За сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө ээлжид лайваараа уулзч хааж байна. За өнөөдрийн лайваараа хитүүлээ. Ерөнхийдөө олон хүн орж ирэх юм бол асуулт хариултын талаар явъя гэж бодсон. За гэвч түүнээс өмнө та хэдтэй бас нэг энергийн талаар юм хэлэх хэрэгтэй болов. За тэгээд даалт хумсрын талаар ерөнхийдөө тийм өнөөдрийн лайв маань болохоор юм дүгнсэн хичээлийг орё гэж бодлоо. За 2 сарын хугацаанд би тэгээд маш олон бясалгалууд одоо маш олон техникүүдийг одоо ар араасаа дистаралан үзлээ. За хэд хэдэн хүмүүстэй бол холбогдсон. За холбогдсон хүмүүс маань бол ерөнхийдөө бүгд л маш гоё болж байна. Сургалтанд цугаагүй байснаас суусан нь үнэхээр өөр байдгийм байна. Одоо бодол өөрчлөгдөж байна. Өмнө ингэдэг байсан бол одоо ингэдэг болж гин. Ингэж зав гаргаад хийж байгаа гэж хэлж байгаа хүмүүс маш олон байлаа. За тэр нь бас сонсоход бас таатай байлаа. За тэгээд за ерөнхийдөө бид нарын баазч хэлэх юм бол бид нарын амьдралыг бүхэлд нь удирдах байгаа тэр зүйл бол даалт ухамсар тийм ээ. Даалт ухамсар бид нарыг бүхэлд нь удирдах байгаа. 95% бид нарыг даалт ухамсар удирдна, 5% бид нарыг ил ухамсар удирдна. Тэгэхээр бид нар ухамсарын түвшинд за би туръя те маргааш өглөө босоод одоо гүвье те англи хэл сурыг гэдэг ингээд шийдвэрийг ухамсарын түвшинд буюу 5%-ийнхаа түвшинд гаргадаг. Энэ өчүүхэн 5%-ийнхаа түвшинд бид нар шийдвэрийг гаргадаг. Гэвч бид нарыг цаана нь автоматар удирдах байдаг 95%-ийн одоо үл ухамсарлах буюу даалт ухамсар гэж байгаа. Тэгээ subconscious mind дотор бид нарын одоо зан чанар, бид нарын дадал зуршил, бид нарын одоо бүхэл одоо зан чанар, дадал зуршил, хариу үйлдэл, тэгээд байнгын санах хой, тэгээд зэрэг бүх мэдээлэл түүнд хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол таны хинбэ гэдэг мөн чанарыг бүгдийг агуулж байгаа зүйл бол даалт ухамсар. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй даалт ухамсар яаж ажилтгийг мэдэх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй даалт ухамсарын талаар бид нар мэдээлэлтэй болж иж даалт ухамсартайгаа зөв харьцаж иж даалт ухамсарын хэлээр харьцаж иж ойлголцох хэрэгтэй. Яагаад ойлголцох хэрэгтэй? Яагаад гэвэл бид нарыг 95% буюу миний амьдралыг бүхэлд нь удирдах байгаа тэр зүйл даалт ухамсар учраас би даалт ухамсартайгаа ойлголцох хэрэгтэй. Түүнд өөрийгөө зөвөр ойлгуулах хэрэгтэй болж байгаа. Та одоо тий та орс хэлтэй хүнтэй та англиар яриа суухгүй шүү дээ тийм ээ. Орс хэлтэй хүнтэй та орс хэлээр ярилцаж ойлголцдог шиг бид нар даалт ухамсар дээрээ даалт ухамсарын хэлээр ойлголцох хэрэгтэй байх нэ. За эхний ойлгож авсан зүйл маань энэ байлаа. Хоёр дахь ойлгож авсан зүйл маань даалт ухамсарт програм гэдэг зүйл суусан байдаг. Бид нарын 0-аас 7 насны хооронд бид нарын тархи маань одоо theta wave дээрээ байдаг. Theta wave гэдэг маань ерөөсөө харсан үдсэн болгоноо мэдэрсэн болгоноо өөр дээрээ бичиж байдаг тийм одоо тийм маш хүчтэй тийм тархины төлөв байдал байгаа. Энэ төлөв байдал дээр нөгөө нэг дөнгөж төрсөн юм цав цагаан цаас шиг энэ одоо хүүхэд маань те юу буруу юу сайн юу гэдэг энэ амьдралын талаар ямар ч мэдээлэл байхгүй юм цав цагаан юм одоо тэр хүүхэд маань 0-оос 7 насны дээрээ өөрийнхөө хүрээлэн буй орчноосоо харсан, үзсэн, мэдэрсэн, сонссон зүйлээрээ мэдээллийг өөрийнхөө даалт ухамсарлууга ямар нэгэн шүүлтвэргүйгээр шууд хүлээж бичиж авч байдаг. Тэгэхээр энэ цав цагаан цаасан дээр тэр хүүхэд юу буруу, юу зөв гэдгийг мэдэхгүй учраас одоо тэр TT wave дээрээ бүр маш гүн төсөөллийн маш чадвартай тийм юмыг одоо тогтоох, бичих ийм чадвартай тэр theta wave дээрээ энэ хүүхэд маань 0-аас 7 насны дээр эргэн тойронд байгаа бүх зүйлийг бичиж авдаг байхад. Жишээлх юм бол ээж аав нь 0-аас 7 наснда хүүхдийг хайрлахгүй хатуу замаар загнаж, занжиж ингэж өсгсөн байх юм бол хүүхэд хүнд одоо тэр хүн маань том болоод ийм хинээрч хайрлагдахгүй дандаа юмд өөрөө зүтгэж явдаг, өөрөө хичээж явдаг, хинч түүнийг хайрладаггүй, нөхөр, найз нөхөд гэх мэтчлэн хүмүүс дандаа тийм хатуу харгас хүмүүстэй таардаг ийм нэгэн болдог. Яагаад гэвэл тэр хүүхдийн тархинд намайг хинч хайрлахгүй юм байна. Би бол хайрлагдах эрхгүй гэдэг сигнал мэдээллийг тэр 0-оос 7 наснд харамсалтай нь тэр аав ээжийнхаа тэр гаргасан хариу үйлдэлээс болоод аав ээжийнхэн түүнд харьцсан байдлаас болоод тэр хүүхэд толгойдоо бичиж авсан тэр программыг суулгаж авсан одоо тэр программынхаа дагуу хань ижлээ татаад тэр программын дагуу
одоогийн амьдрал нь болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр таны амьдрал сайнтай муутай бүх зүйл байгаа нь ерөөсөө л таны сайн муу одоо тэ эерэг сөрөг тэр програмын үр дүн. Тэгэхээр бид нар бол ерөөсөө л програмчлагдсан робот. Хүн гэдэг бол ерөөсөө л програмчлагдсан робот. Бид нар яг л нөгөө нэг роботыг авчраад ингээд гэр мөрөө цэвэрлүүлээд товчлуур коноп дараад ингээд ажилуулад байдаг шиг бид нар бас одоо тий бид нар бас аа бид нар бас конопт одоо програмчлагдсан ийм одоо нэг нь байх нэ харамсалтай нь. За тийм учраас за тэгвэл бид нар нэгэнт л одоо програмчлагдсан ийм роботлогчсон програмчлагдсан робот юм бол сайн програм байвал сайн биш үү? Тэгээ автоматар ажиллана. А муу байвал бас автоматар ажиллана. Муу ч сайн ч 24/7 every second every minute ажиллана. Тэгэхээр бид нар одоо яах хэрэгтэй вэ гэвэл үүнийг өөртөө ашигтайгаар ажиллах хэрэгтэй. Энэ ертөнцийн хуулийг энэ зүйлийг өөртөө ашигтайгаар одоо ашиглах хэрэгтэй. Тэгэхэд бол сайн програм юу вэ? Түүнийг олж хараад окей за энэ сайн байна. За тэгвэл сөрөг програм юу вэ? Түүнийг олж илрүүлээд түүнтэйгээ одоо ажиллана. Энэ таны даалт ухамсарт бичигдсэн эерэг програм нь юу вэ? Сөрөг програм нь юу вэ гэдээ хоёр хуваагаад бичиж агаад эргүүдийн за чи сайн байна гэд орхиод сөрөгийг одоо засна. За жишээлх юм бол та мөнгөний талаар сөрөг бодолтой байлаа гэж бодъё. Багасаа л 7 нас хүртэл аав ээж хоёрынхоо мөнгөө тутаж байхыг харсан, мөнгөтэй болоод хэрэлдэж байхыг харсан. Аль эсвэл аав ээжийг нь одоо найз нөхд нь хамтарч бизнес хийдэг хүмүүс нь мөнгнөөс болоод орхиод явсан. Мөнгнөөс болоод аав ээж хоёр нь хэрэлдэж байсан зэрэг одоо зүйлүүд таны амьдралд тэ 0-7 наснда та түүнийг харж байсан байх юм бол та мөнгө гэдэг чинь ийм байна. Мөнгө гэдэг чинь хуурамч юм байна. Мөнгнөөс болоод найзууд нь нэгнийгээ хамаатнууд нь орхидог юм байна. Ах トゥ хэрэлддэг юм байна. Аав ээж хэрэгтэй юм байна. Ерөөсөө in shortly ер нь бол товчноор бол аюултай юм байна гэдэг тодорхойлтыг толгоондоо ягштал суулгаад авна. За тэгээд одоо яах вэ? Бид нарын даалт ухамсарын хамгийн гол үүрэг бол бид нарыг амьд байлгах, амьд байлгах. Тэгэхээр амьд аюулгүй байлгах. Тэгэхээр даалт ухамсар маань мөнгийг аюултай гэд ойлгоод авцсан бол одоо бид нарын даалт ухамсар маань бид нарыг аюулгүй байлгах, амьд байлгах үүрэгтэй юм бол таныг тэр dangerous буюу аюултай гэдэг зүйлээс таныг даалт ухамсар чинь хамгаална. Одоо тэр мөнгө тэр хүнд том болсон хойно хэрэгтэй мэрэгтэй гэж ойлгохгүй шүү дээ. Мөнгө бол аюултай гэж та ойлгоод авцсан бол тэгэл мөнгө аюултай. Тэгэл таны гарт мөнгө ирлээ ямар нэгэн байдлаар гараа явна. Та цалин авлаа ямар нэгэн байдлаар гараа явна. Ингээд цалингийн оронд гарт мөнгө тогтохгүй байгаа нь даалт ухамсар чинь танд мөнгө байх юм бол аюултай гэж ойлгоод байгаа учраас танд мөнгийг байхгүй байгаа гэсэн. Ийм учраас энэ одоо програмыг одоо бид нар солих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо та 80 хүрнүү, 60 хүрнүү, 2 ажил хийнүү, 3 ажил хийнүү таны гарт мөнгө тогтохгүй. Яагаад гэвэл энэ програм 24/7 нэг ч минут, нэг ч секунд зогсохгүйгээр ажиллана. Тэгэхээр одоо үүнийг яаж солих вэ? За би ойлголоо. Програмаас болоод байгаа юм байна. Програмаас болоод миний өнөөдрийн амьдрал ингэж байгаа юм байна. Тэгвэл тэр програмыг одоо нэгэн програмчлагдсан тэр програмыг яаж солих вэ гэдэг асуудал гарч ирнэ тийм ээ. Мэдээж бид нар аав ээжигээ буруутгаад хин нэгнийг буруутгаад одоо амжилтанд орохгүй, амжилтанд хүрэхгүй. Угаасаа л өнгөрсөн юм өнгөрсөн. Гэхдээ одоо бид нарт ямар боломж байгаа вэ гэвэл тэр өнгөрсөн давсан сөрөг програмыг rewire гэж байгаа юм. Дахин бичих хэрэгтэй. Дахин програмчлах хэрэгтэй. Дахин програмчлахын тулд яах вэ гэхээр хид хідэн аргууд байгаа. Үүнийг ганцаарныг нь биш хослуулан хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар 7 наснда бид нарын тарих маань theta wave дээр байсан бол одоо бид нарын тарих тийм биш. Одоо бид нар өөртөө хэлсэн зүйлүүдийг тий 7 настай хүүхэд шиг тэгж шүүлтүүрээр хүлээж авахгүй шүү дээ. Одоо бид нар зүйлийг шүүлтүүрээр хүлээж авна. Хүн таныг чи ямар царай муутай юм бэ гэж хэлэхэд та 0-7 насны дээр байсан бол би царай муутай юм байна гэд тогтоогоод ягштал суулгаад авах байсан. Харин одоо би таныг хин нэг нэрэд чи ямар царай муутай одоо тийм эмэгтэй бэ гэж хэлэх юм бол та it's your choice. Энэ бол чиний бодол. Энэ бол чиний it's your opinion гэж хэлнэ дээ. Энэ бол чиний бодол гэж хэлээд та шүүлтүүрдээр хүлээж авна. Магадгүй
30% итгэхэд 70% итгэхгүй. Яагаад гэвэл та одоо юу зөв, юу буруу гэдгийг мэддэг болсон учраас та одоо юмд шүүлтүүртөөрөө хандаж гаднаас ирж байгаа мэдээллийг тэгж хүлээж авахгүй болно. Харин одоо тэгвэл тэр та юмыг одоо юмд амархан итгэхэ болсон. Та одоо мэдээллийг амархан хүлээж авах болсон учраас одоо бид нар дахин програмчлахдаа хэд хэдэн аргуудыг хэрэглэнэ. За нэгдүгээрт нь яах вэ гэвэл бид нар батламж өгсийг хэлнэ. За батламж өгсийг хэлэхдээ бид нар жишээлх юм бол та одоо мөнгө бол аюултай гэж одоо тийм програмтай түрүүний жишээний дагуу програмтай байлаа гэж бодоход мөнгө бол надад тал талаас урсан ирж байна. Мөнгө бол аюулгүй. Мөнгө үргэлж намайг одоо аз жаргалтай болгодог. Мөнгө үргэлж надад аюулгүй байдлыг өгдөг. Мөнгө үргэлж намайг амжилттай байхад минь тусалдаг. Мөнгө бол одоо маш одоо сайн хэрэгсэл. Мөнгө бол аз жаргалтай болгох гол хэрэгслүүдийн нэг. Мөнгө бол аюулгүй. Мөнгөтэй байснараа бид нар өөрийгөө аюулгүй байдгаж чадна гэж өөртөө өдрө болгон давтан хэлнэ. Ялангуяа өглөө босон гутаа утсаа шалгах биш те энэ утсыг ингээ босон гутаа шалгах биш. Орой унтахын өмнө ингээл фэйс ингэж ухаж унтах биш. Өглөө орой унтахын өмнөх энэ the golden chance буюу энэ одоо алтан боломжийг алдаж болохгүй өглөө оройтой заавал өөртөө энэ үгнүүдийг хэлнэ. Би бол датал болгосон. Би анх бас л уцаа ингээд одоо ямар мессеж ирсэн бол ямар чат ирсэн бол гэж пэйж шалгадаг одоо чатаар шалгадаг нэг нь байсан бол одоо энэ датал надаас бүрэн байхгүй болсон. Би одоо өглөө босон гутал шууд 0 руу яардаг. Шууд толинд хараад I'm beautiful гэж би хөөрхөн би бол үзэсгэлэнтэй одоо би бол бусдыг сорон зэмэд татдаг гэдэг ингээд хэлдэг болсон гэсэн. Орой унтахын өмнө болж өгвөл хэлнэ. Тэгээд гоё хүнжлийнхаа гоёыг мэдрээл болж өгвөл талархал хэлээл ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Энэ сайхан өдрийг өнгөрүүлсэндээ баярлалаа гэд ингээд талархаад унтна. Гэтэл хүмүүс ихэвчлэн маргаашаа бодоол маргааш уу их үү маргааш одоо түүний төлбөр төлнө нуцныхаа төлбөр төлнө байрныхаа дулааныхаа мөнгийг өгнө гэд ингээ бодно. Эсвэл тэрнийхээ зээлээс авъя тэрнийхээ авлагыг авна гэ ингээ бүр яг ийм юм бодоод унтдаг. Тэгэхээр тэгж болохгүй байна. За тэгэхээр нэгдүгээр алхам болохоор батламж өгс хэлнэ. Хоёрдугаар зүйл нь болохоор өөрийнхөө identity-г солино. Тодорхойдлыг солино. Жишээлх юм бол өнөөдрийг хүртэл та нэгэн зүйлүүдийг өөртөө тодорхойлоод түүндээ баарахгүй итгэж ирсэн. За жишээлх юм бол за би ч ер нь тоондоо муу юм байна да гэж та өөртөө дүгнэлт үүсгэсэн байгаа. Бага ангита магадгүй те 8 наснда 6 наснда одоо тэ цэцэрлэгт ороод 1-р ангид ороод тэгээ тоондоо та жоох удаан байла. Магадгүй багш чинь чи ямар удаан юм бэ гэж хэллээ. Эсвэл та тоог ойлгохгүй дахин одоо тэгээ тэмцчихийла. Эндээс та дүгнээд за би юу тоондоо муу юм байна гэж бодно. За дээрэс нь нэмээд аав ээж ах эгч нар тоо гэхээр толгоо өвдөн тоо гэдэг чи ерөөсөө ийм тийм тоо гэдэг чи ерөөсөө толгоо өвдөн шүү дээ ингээд хэлээд байх юм бол та ер нь өөрийгөө за би ер нь тоондоо муу хүн юм байна гэдэг тэр тодорхойлтыг өөртөө өгж байгаа. Тэр identity-г өөртөө өгж байгаа. Тэгэхээр тэрийг одоо солих хэрэгтэй. Тэрийг солих хоёр арга байдаг. Дотроосоо identity-г солих гаднаасаа identity-г солих гэдэг хоёр арга байдаг. За жишээлх юм бол та бид нар өөрсдийнхөө зуршлыг өөрчлөх замаар өөрийнхөө тодорхойлтыг одоо солих юм бол энэ гаднаасаа өөрийгөө өөрчилж байгаа. Жишээлх юм бол та одоо зуршлыг өөрчлөх гэхин гутал за жишээлбэл одоо юу байдгийг та өглөө болгон босож гүйдгүү дандаа 10-11-ээс босдог, орой унтдаг тий төвөндөө бүр итгэчихсэн би угаасаа өглөө босч чадахгүй гэдэг энэ дэ итгэчихсэн хүн байвал та зуршлаа өөрчлөөд өглөө 7 цагт магадгүй 6 цагт сэрүүлэг тавиад босож 1 өдөр гүн 2 өдөр гүн 3 өдөр гүн ингээд зуршлаа өөрчлөөд ихэлсний дараа танд I'm morning person гэдэг тий би бол өглөөний хүн юм байна. Би өглөөний хүн юм байна. Тэгээ би өглөө босч чадах юм байна. Молодец гэдэг энэ зүйл тодорхойлол танд гарч ирнэ. Зуршлаар дамжаад тодорхойл танд бий болж байна. Эхлээд баахан зуршил хийн. Зуршлаас дүгнээд та тодорхойлт хийж авна. Энэ бол гаднаас тутагшоогоо.
тойргийн гаднаа тотгошоогоо ийм арга байгаа. За нөгөөх нь дотроосоо гадагш байгаа. Энэ нь арай хурдан. Энэ нь яг вэ гэвэл эхлээд та identity буюу дүгнэлтээ өөрчлөн дагаад habit өөрчлөгдөн. Habit буюу зуршил өөрчлөгдөн. За ингэхийн тулд яг вэ гэвэл түрүүний жишээн дээр та эхлээд өөрийгөө I am morning person гэдэгт итгэнэ. Би өглөөний хүн юм а гэдэг тодорхойлтыг өөртөө өгнө. Би өглөөний хүн яагаад болохгүйг чи би өнөөдөр хүртэл зүгээр би өглөө давхарж унтдаг байсан юм. Би чадна миний гараас одоо гарна. Би бол morning person. I'm morning person. Би өглөөний хүн гэдэгт итгээд та өглөөний хүн гэдэгтээ итгэсэн учраас та гарч өглөө болгон яваад байгаа. Та эхлээд дүгнэлтээ хийчээд түүний дагаад зуршил үйлдэл чинь хийгдэж байгаа бол энэ дотроосоо гадагшаага дүгнэлт өөрчлөгдөж identity өөрчлөгдөж байгаа. Энэ илүү хурдан дүт зам. Тэгэхээр хоёрдугаар арга нь өөрийнхөө дүгнэлтийг өөрчилнө. Үүнтэй адилхан өөр бүх юм дээр та өөрийгөө юу гэж боддог? Өөрийгөө одоо дүгнэлтээ өөрчилнө. Би одоо юу ч чадахгүй юм азгүй юм амтэн гэж биш. Би бол одоо ийм тийм би бол одоо тийм инэрэмгүй чадaltaй хүчтэй тий хайр татсан ийм эмэгтэй гэдэг тодорхойлтыг өөртөө суулгах нь байна. За 3 дугаар зүйлх нь одоо төсөөлөх аргыг хэрэглэнэ. За энэ болохоор бид нар мэдж байгаа тий багада бид нар чинь ингээл тэнгэр рүү хараад төсөөлөл үүлний хэлбэрийг хараад онгоц ирж гэн тий ингээл орсын мамуу бороо ороороо мороороо гэл ингээл юм болгоны айгу хөнгөнөөр хүлээж аваад айгу юм төсөөлдөг байсан. Том болохын хэрээр бид нар төсөөлөх мөрөөдөхөө болж эхэлдэг. Харин төсөөлж чадах юм бол эхлээд тэр зүйл биднийг тодгоод ирнэ. Энэ тэр мөрөөдөл маань дараа нь бодит амьдрал дээр ирнэ. Гэтэл бид нар яадаг вүлээ? Эхлээд бидний амьдрал дээр ирэг тэгээд би тэр зүйл итгэнэ гэж сууж идэг. Эхлээд миний дансанд тэр бумаар мөнгө орог. Тэгээд би өөрийгөө баян гэж итгэнэ гэж сууж идэг. Бод гэвч эхлээд та баян гэж өөрийгөө итгэнэ. Баян гэж итгэсэн учраас таны дансанд тэр бумаар мөнгө орно. Тэгэхээр энэ хоёрын байрыг солилцдог байх нь шүү дээ. Тэгэхээр эхлээд бид нарын альва мөрөөдөл маань толгой дээр буюу бид нарын тархин дээр явагдана. Тэгэхээр өглөө оройдоо заавал 15 минут энэ бол таны амьдралын чухал зүйл. Та өнөөдөр цалин авахын төлөө хүүхдээ ч одоо орхиол өглөө үерт одоо цэцэрлэг тавьж орхиол өглөөнөөс орой хүртэл та мөнгө олохын төлөө ажиллаж байна. Гэвч яагаад өөрийнхөө төлөө ажиллаж болохгүй юм? Яагаад өөрийнхөө сайн сайхан амьдралыг бүтээхийн төлөө өөртөө 15 минут зориулж болохгүй гэж өдөр бүр why not? Бид нар зав гарахгүй байна гэд хоол идэхгүй өсөөд явдггүй үстэй. Зав гаргаад бид нар хоол иддэг. Тэрнүү шигээ зав гаргаад 15 минут автобусны дотор замдаа явж байхдаа ажиллаад хараад унтахын өмнө хизээч байсан зав гаргана гэвэл гаргана штэ. Тэгэхээр 15 минутыг заавал гаргаад 3 дугаарт нь төсөөлөх аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 4-р арга нь бичих буюу journaling гэж байгаа. За бичнэ. Ингээд бал үзгээр толгойд байгаа зүйл бол маш хийсвэр. Энэ бол бит биш тийм ээ. Толгойд эргэлддэг зүйлийг бид нар бийжүүлэх хэрэгтэй. Объект болгох хэрэгтэй. Объект болгохын тулд бид нар цаасан дээр буулгах хэрэгтэй. Цаасан дээр буулгасны дараа бид нарын тэр зүйл маань илүү цэгцэрч бид нарын бас энэ хурууны маань энэ одоо өндгөн дээр маш олон эд эсүүд байдаг. Эднэр маань хоорондоо нийлээд үзгээ бариад ингээд бичгээрээ бид нарт одоо маш гайхалтай үр дүн үзэж бид нарын даалт хумсар тэр зүйл маань бичиг одоо үлддэг байна. Бид нар бичиж байхдаа одоо энэ хоёр хуруу маань нийлээд үзгээ бариад бичиж байхдаа бид нар анхаарал төвлөрнө. Хоёрдугаар бид нар бичиж байгаа зүйлээрээ 5 м хүн эрхтний нэг болох нүдэрээ бид нар харна. Тэгэхээр бид нар аливаа мэдээллийг 5 м хүн эрхтнэрээ хүлээж авдаг. Нүдэрээ харах замаар, амтлах замаар, үнэрлэх замаар, барих замаар гэдэг шиг сонсох замаар. Тэгэхээр бид нар 5 м хүн нэг болох нүдэрээ бид нар тэр бичсэн зүйлийг харж дээ те. Би бол одоо эрүүл сарвал гайхалтай хайр цацруулсан эмэгтэй миний дансанд одоо мөнгө талын их усүрээс орж ирж байна гэд ингээд бичээд ахна байна. За ингээд энэ бол 4-р арга байлаа. За 5-р арга нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө тэр
одоо нөгөө зүйлийг тодорхойлоод за ямар мөрөөдөлтэй тэр мөрөөдлүүдээ бүгдийг тодорхойлоод тийм хүн байвал ямар байх вэ гэдгийг үргэлж бодож түүн шигэ акт гэж байгаа. Акт гэдэг нь түүн шигэ үйлдэж явна. Жишээлх юм бол та хайр татсан одоо тийм эмгтээлэг, тийм нэг гоё тийм эрх яалтам ийм бүсгүй байя гэж бодвол тийм бүсгүй муха муха хараалын үг хэлээд тамхи татаад явах уу? Хүн болгонтой хэрэлдээл муха муха үг хэлээл ингээл дандаа өмд өмсөд ч юм уу ингээл одоо ингээд эргэтэлэг болоод явах уу? Мэдээж үгүй. Тэгэхээр тийм эмэгтэй байвал ямар байх вэ гэж бодож байгаа та нар бүгдөө мэдж байгаа. Жишээлбэл таны бодож байгаа одоо тэр бумтан хүн ямар байх вэ? Мэдээж тэр бумтан хүн бол маш гоё бизнес санаачлаг гаргадаг, дандаа одоо хөрөнгө оруулалт боддог, юмныг дандаа алс жилээр нь төлөвлөдөг гэх жишээний түүнд маш олон шинжүүд байгаа. Тэр шинжүүдийг олж хараад тэдгэрийг өөртөө бий болгож эхэлнэ. Тэр одоо тэр өөрийнхөө мөрөөдлийнхөө version of юу болж эхэлнэ. Тэр мөрөөдлийнхөө хувилбар нь та болж эхэлнэ гэсэн үг. Аа. За энэ 5 аргыг ягштал сайхан 45 хоног хийчих юм бол биелэгдэшгүй мөрөөдөл гэж үгүй. Биелэгдэшгүй мөрөөдөл гэж үгүй. Хэрвээ тэр зүйл таны толгоон дээр орж ирж байгаа л бол та нэг за нэг Европоор аялаад ирчих юмсан төсөө өдрөө нэг Парис тэмдэглэх юмсан одоо ийм маркийн машин авах юмсан нэг тэдэн өрөө гоё тийм пентхаус байр авах юмсан гэж бодож байгаа бол энэ зүйл танд биелэх боломжтой. Танд биелэх боломжгүй зүйл байсан бол таны толгойд орж ирэхчгүй байсан. Тийм учраас хоёрдугаарт нь энэ таны энэ мөрөөдөд байгаа тэр мөрөөдлийн амьдралаар амьдарж байгаа та энэ квант ертөнцийн байгаа. Гагцхүү тэр бол өндөр vibration дээр л байгаа. Тэгэхээр тэр өндөр vibration дээр аваачихын тулд та саяных миний хэлсэн 5 зүйлийг хэлж өөрийнхөө программыг өөрчилж, өөрийнхөө дадал зуршлыг өөрчилж, дандаа талархал хийдэг болж, өөрийнхөө сул далуудыг засаж, сул зан чанаруудыг засаж, тэр өөрийн өндөр хувилбарын vibration дээр долгион хэлбэлцэл дээр очих үед энэ таны мөрөөдөд байгаа тэр мөрөөдөл маань өөрөө таныг хаагаад ирнэ. За энэ их ойлгомжтой болсон байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн маань сургалтанд сууж байгаа та бүхэн маань өнөөдрийг хүртэл сурсан мэдсэн бүх программуудаа бүгдийг сонсоод өнгөрөх хангалтгүй шүү. Өдөр болгоно 30 минутад хангалтгүй. Ер нь бол гадаадын хүмүүс бол өдөр болгон өөртөө өвхөн хөвгтлээ ажиллана гэж хэлдэг. Өдөрт дор хаяж 1 цагийг өөртөө зарцуулдаг. Бүр зарим хүмүүс бүр 3 цагийг өөртөө зарцуулдаг. 1 цагийг өөрийнхөө одоо фитнест явах, йогт явах гэд тэр одоо өөрийнхөө юм physical body буюу физик биенийхээ хөгжилд 1 цагийг зарцуулдаг. 1 цагийг өөрийнхөө mental health буюу одоо энэ даалт ухамсар, програм, одоо энэ стрессийг тайлах энэ зүйлдээ зарцуулдаг. 1 цагийг өөрийнхөө биеэ сонсоход зарцуулдаг. Ингээд өдөрт 3 цагийг зарцуулдаг байна. Гэтэл бид нар өдөрт хэр их хугацааг өөртөө зарцуулж байгаа бilé. Тэр амжилтанд хүрсэн хүмүүс өдөрт 3 цагийг өөртөө зарцуулж байхад бид нар өнөөдөр цалин авахын төлөө өглөөнөөс орой хүртэл 8-9 цагийг даргынхаа бизнесийг хөгжүүлэхийн төлөө зарцуулж байгаа мөртлөө өөр дээрээ 30 минутыг хүртэл зарцуулахгүй сургалтанд бүртгүүлж байгаа хүмүүс маань маладес болж байгаа өөрчлөлтийн 50%. Гэхдээ сургалтанд ороод хэлж байгаа даалгавруудыг өгж байгаа бичлэгүүдийг дахин үзэж тэмдэглэж ойлгож энд яг юу яриад байна гэдгийг дахин үзэхгүй л бол амжилт үр дүн бага гарнаа. Би бичлэгийг 1 удаа үзэхдээ 70% ойлгоно. 2 дахь удаага үзэхдээ 80% ойлгоно. 3 дахь удаага үзэхдээ 90% ойлгоно. Энэ бол хууль. Тийм учраас та нар маань бичлэгийг 1 үзээд ингээд өнгөрөх биш. Дахиад 1 үзээд бичээд ингээд хийх хэрэгтэй. Жишээлбэл би яг одоо энэ хойно харагдаж байгаачлан яг ийм орчинд ингээд гоё төвлөрч суугаад ингээд аягтай
гоё ингээд кофегоо тавьж суугаад ингээд өөр өөртөө ажиллах айгуу дуртай. Тэгэхээр би хүн болныг заавал ингээд суу гэж бол хэлэхгүй. Та нар маань ажиллаа явж байхдаа, автобусанд явж байхдаа, машинд төвжрээд байж байхдаа батламж үүсүүдэд хэлэх хэрэгтэй. Заавал нэг удаад 1000 2000 удаа хэлж чаддгүй маа гэхэд ядаж төвжирлэх бид нар нэг гэрлэн тохион дээр 15 минут зогсдог штэ машиныхаа өрүүлэн дээрээ суудаг штэ. Тэр үе дээрээ Тэ I'm morning person би бол өглөөний хүн би бод амжилтанд хүрсэн эмэгтэй би үргэлж өөрөөсөө одоо гэрэл хайр цацруулж байдаг би үргэлж одоо сайн хүмүүсээр хүрээлэгдэж байдаг би бол хайрлагдах эрхтэй би бол хязгааргүй сайн сайхныг хүртэх эрхтэй гэд ингээд суух нь байна. Тэгээ хоёрдугаар зүйл нь сонсож байгаа мэдээлэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Фильтртэй байх хэрэгтэй. Одоо ингээд фэйсбુક нэгээд мэдээллийн сошиал медиагаар байгаа зүйлүүдийг заавал уншаал одоо ингээд тэр хоёр нийлж гин тэр хоёр дэшээ болж гин гот орж хараад зургуудаа устгасан байна уу тэрийг ангисан байна уу гэл ингээд одоо тэр нөгөө аккаунт руу нь орж хараад энэ бол бид нар юу хийж байна гэвэл энэ мэдээлэл рүү бид нар анхаарал өгч гин гэсэн үг. Анхаарал хаана байна? Энерги тэнд байна. Тэгэхээр та хин нэгэн хоёр хүний хэрэлцэн маргалцсныг ингээд сонсоод дагаад хараад ингээд тийшээ анхаарал өгөх юм бол тэр зүйлийг та өөрийнхөө амьдралдаа явандаа татна. Эсвэргээр сайн зүйлийг бид нар яадаг вэ? Ингээд өнгөрөөчдөг тий. За ингээд одоо гавьяа тамирчин тэр маань одоо ингээд дэлхийн аварга тэмцээнд оролцоод алтан медаль аваад дэлхийг одоо улс орныхоо нэрийг гаргаж гингод ингээд өнгөрчин. Тэрийг ямар гоё юм бэ? Хэдэн жил хичээлж байгаа юм болоо ямар гоё юм бэ? Тууштай байж чадсан бэ штэ. Ямар мундаг юм бэ гэж хүлээж аваад эсвэргээрээ сайн ямиг ухаж түвхээд харах юм бол тэр зүйлийг анхаарал өгсөн учраас энерги тийшээ явна. Тэрийг өөртөө татна. Гэтэл бид нар эсвэргээрээ муу юм байх юм бол түүнийг хөөгөөд хардаг. Тэгэхээр энэ зуршлаа болох юм бол бид нар маш их энергийг цэвэрлэж чаддаг байх нэ. За тэгээд бүх шавнартаа бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд асууж тодруулах зүйл байх юм бол платформ дээрээ шууд одоо бичээд хичээл болгоны доор ойлгоогүй үлдсэн зүйлүүдээ платформуудынхаа доор бичээд үлдээгээрээ тэгээд багш нь та нартай үргэлж одоо мэддэг чаддаг бүхнээ хуваалцахад өөрийн туршлагаа хуваалцахад үргэлж бэлэн байдаг юм шүү. Тэгээд тэвэр дүүрэн хайраар цав цагаан хайр, тэвэр дүүрэн хайр, гэгээлэг сайхан бүгдийг та нартайгаа илгээгээд хайртай шүү гэж хэлээд энэ удаагийнхаа сургалтыг албан ёсоор өндөрлөж байна. Ингээд та нар маань энэ видео маань одоо хичээлүүд маань үрд хадгалагдана. Тэгэхээр та нар маань дахин үзээд магадгүй зарим нэг маань амралтаа авж байгаа үедээ дахин үзээд бясалгалаа өдөр болгон үзээд ингээд яваарай. Тэгээд тэмдэглэл заавал хөтэлж яваараа. Энэ нь бидний мэдлэгийг баттгах хэлбэр болдог юм шүү. Тэгээд дахиад нэг хэлэхэд сонсох, ойлгох үнэхээр хангалтгүй түүнийг заавал амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө сонссон одоо хэрэгтэй мэдээллийг 72 цагийн дотор буюу 3 өдрийн дотор заавал тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж тэр зүйл танд дадал болно. Үгүй л бол тэгэл орхигдно. Ингээд сонсоод 7 хоног явсан бол тэр мэдээлэл танаас арилчихна. Тийм учраас 72 цагийн дотор буюу 3 өдрийн дотор багтаж тэр мэдээллийн талаар тэр техникийн талаар тэр заалгасан зүйлийнхаа талаар жижигхэн жигсэн алхмыг хийх хэрэгтэй юм шүү. Ингээд та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Дараагийнхаа сургалтаараа иргэн уулзлаа. Түр баяртай.